үнцийг таньж зөв бичих чадвартай болох гэсэн хэлийг орно. За үйл үг нь үгсэн аймгийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ямар нэгэн зүйлийг үйл хөдлөл болон болц явц зэрэг илэрхийлнэ. Үйл үгийн үндсийг эгшгээр болон гэвлэгчээр төгсөн гэж хоёр ангилдаг. За эгшгээр төгсөн үйл үг эгшгээр төгсөн үйл үг нь гайх, ха, та гэдэг үгнүүд нь болохоор орхиц агаар төгсөн сан За эгшгээр төгсөн үйл үг нь хичээ, хүлээ, сав, бэлтэг гэдэг үгнүүд нь орхиц эгээр төгсөн үз, хэв, мэдэл гэдэг үгнүүд нь сүүл эгээр төгсдгөө. За эгшгээр төгсөн үйл үг бай, хий, зах, түлх, оч гэсэн үгнүүд нь эгшгээр төгсдөг. Эгшгээр төгсөн үйл үг нь яв, нух, ой, зүс, хэс гэсэн үгнүүд эгшгээр. За дараагийнх нь болохоор гэгүүлэгчээр төгссөн үйл үгийн талаар байгаа. За үг хэмээх. За наа гэгүүлэгчээр төгссөн дөрвөн үг байна. За наа гэгүүлэгчээр төгссөн дөрвөн үйл үг бол жишээлбэл нэг нь бол хана. За ханах гэсэн үг байна. За чин буюу чинрэх, чинэх гэдэг үгийн язгуур чин гэдэг үг бол наа гэгүүлэгчээр төгсдөг. За тун буюу тунах, тунж үлдэх зэргийн тун гэдэг үг наа гэгүүлэгчээр төгсөн. За мөн сунах гэдэг үгийн сун язгуур наа гэгүүлэгчээр төгсдгөө. Гэгүүлэгчээр төгссөн баг гэгүүлэгчээр төгссөн үг нь монгол бичиг тийм 3 үг байдаг. Энэ нь болохоор ав, хөв, жив гэсэн үгнүүд байна. За дараагийнх нь га гэгүүлэгч буюу энэ үгийн гээр төгсөн үг гэдэг үг. Га гэгүүлэгчээр төгссөн үг буюу наад, цаг, бэлт, нэг гэсэн үгнүүд нь энэ дэвсгэр дээр төгссөн үгнүүд байна. Дараагийнх нь болохоор за гэгүүлэгчээр төгссөн үг буюу буцаж, сал, хөдөл, хайл гэсэн үгнүүд байдаг. За дараагийнх нь га гэгүүлэгчээр төгссөн гар, захир, сум, жив, дугар гэсэн үгнүүд байна. Харин са гэгүүлэгчээр төгссөн үгс нь баяс, нийс, бос, өс, үүс гэсэн үгнүүд байдаг.